За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ бас эцэг эхчүүдээ манай робот урланд суралцдаг сурагчдаа энэ лайвыг маш олон хүн хүсэж хүлээж ирсэн. Яагаад гэвэл 2-7 хоногийн өмнө бид нэр зарлчихсан байсан учраас за өнөөдрийн зочдтой танилцуулъя. Манай энэ eGobi Education Science Education podcast-ийн 2 дахь дугаар байгаа юм. Тэгээ өнөөдөр бол Лондон хотоос их холоос хүндтэй зочид өргөдөж ирж оролцож байгаа нэвтрүүлэгт маань Лондонгоос Лавг Сэрэн бас Алтан Навч маань за тэдний 2 хүү залуу инженерүүд ах トゥ инженер гэж хэлж болно. Манай сансар үлзийт нар оролцож байна. За хөтлөгчөөр болохоор Монгол улсаас 70 задгад сумаас 2 дугаар сургуулийн багш, физикийн багш Балжинямаа за бас цахим говь төрийн бус байгууллагын координатор Сувдаанаар оролцож байна. Тэгээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо бол Монгол улсад цаг 21 цаг өнгөрөөд явж байна. Лондон хотод бол үүд болж байгаа хаа гэж бодож байна. Цаг хэд болж байгаа вэ хүмүүстээ? Одоо яг 2:25 болж байна. 2:25 болж байна. Бид нар бас тавсан хугацаанаас техникээ шалгаад ер нь нэг 20 минут бас хоцроод эхэлжтэй хүсэл өчьё. За тэгээд манай миний хувьд бол би сансар үлдэт хоёрыг бол ковид эхэлж исэн үеийг ер нь мэдсэн л дээ. За Лондон хотод Монгол ах トゥ нар ингээд сайхан өөрсдийнхөө сонирхдаг тий өөрсдийнхөө дуртай тэр хүрээнд сонирхлынхаа хүрээнд бас ковидтэй холбоотой ковидын вирусыг устгадаг тийм гар утасны аппликейшн тоглоомыг зохион бүтээлээ гэд ингээ Монгол даяараа та хоёрыг мэдж байгаа. Тэгээ манай энэ робот урланд суралцдаг хүүхдүүд бас энэ лайвыг их хүсэн хүлээж байгаа. Бид нартай чацуу мөртлөө тэр хүүхдүүд яаж гар утсан дээр энэ даарц тоглоомыг гаргаж авч чадсан бэ гэд. Тэгээ би энэ та хоёрын бүтээсэн гар утасны аппликейшнийг татаж аваад тэгээ хүүхдүүдтэй үзүүлсэн л дээ. Тэгээ их сонирхоод энэ бүр ингээ 3D юу вэ штэ гэд. Яаж энийг хийдэг юм бэ? Бид нар сурмаар байна гэд. Тэгжсэн. Тэгээд өнөөдөр энэ зочид маань ингээд оролцож агаад гэр бүлээрээ оролцож агаад баяртай байна. Хүүхдүүдээ тэгээд өөрсдөө танилцуулаарай. Манай үеийн найз нар нь бас үлзийт сансар хоёрыг ойлгох баха. Манай 2 хүүхэд бол Лондон хотод аав ээжтэйгээ ажиллаж амьдардаг, суралцдаг юм хүүхдүүд байгаа. Тэгээ монгол хэлийг бол онлайнаар хичвэхтэй сурч байгаа ийм хүүхдүүд хэрвээ одоо монгол хэлний талаар тусламж хэрэгтэй бол аав ээж хоёр туслан тэндээс. Тэгээд сансар бол айлын том 12 настай гэсэн. Тэгээд үлзийт 10 настай гэж сонссон. Дүүн тийм ээ. Тэгээд та хоёр маань өөрсдийгөө эхлээд танилцуулж монголоор сайхан танилцуулж сансар эхлээд танилцуулаад. Би бол сансар бас би AR Darts бас 2020 award-ны кодинг бичсэн нөгөө Pixel Gaming чинь. Төрлийн код бичсэн одоохондоо эднэсийг суулж байна. Одоохондоо би нөгөө Swift Objective-C гэдэг код language байгаа. Тэгээ нөгөө геймнүүдээ хийхэд тэрийг хэрэглэсэн. Бас адилхан би одоо CSS сурж байгаа. За чи өөрөө бие дааж сурж байгаа юу сансраа? Манай аав ээж надад тусалсан байгаа. За үлзийт өөрийгөө танилцуулаарай. Миний нэр бол Үлзийт. Бас би бол ай тусалсан тоглоом хийхэд. Ахта тоглоом хийхэд тусалсан. Ямар талаар тусалсан? Design бас team мэдүүлж байна. Тэгэхээр коронавирусын одоо энэ чинь өнгөрсөн жилийн 12 сараас хойш гарсан. Та хоёр тоглоомоо яг тэр нэг ковидыг устгадаг тэр тоглоомыг гар утасны тоглоомыг бүтээх санааг гэртээ байх хугацаанд олов уу? Яагаад тэр тоглоомыг хийсэн бэ? Өөдөд суугаад ирсэн. Гэртээ жоохон өөдөд ирсэн дараа нэг ингээ юу чиж авахгүй дараа ингээ зөөр гэртээ суух ёстой түр хүмүүсүүд илүү өвчин тусаад байгаа өксөдсөн тэр үед дараа гэртээ өөдөд суух ёстой гадаар тоглож болохгүй. Гадаар тоглож болохгүй тийш дээ. Дараа
ингээд гэртээ augmented reality бол ингээд хүмүүсүүд заримдаа фан хийдэг тул team тоглоом хийсэн. Ааха. Өөдөж байгаа хүмүүст бас зориулаад тийм ээ. За. Ааха. Тэгээд би үлзийтийг болохоор кодын бичих биш дизайн чиглэлдээ их дуртай гэж сонссон. Тэгээд одоо энэ дизайны програмууд ямар програм дээр ажиллах юм? 3D was 3D. Нэг гоё Blender was нэг гоё тавьж чадахгүй нэг юм байгаа. Мэдгүй нэг юм байгаа. Тэгээд яхаа гацсан юм дүү. Манайд ингэж хэлчихгээд. Тэр надад ингээ нөгөө бүх graphics-ийг хийхэд бол нэг Blender гэдэг software-аар надад тусалсан юм. Тэгээ бүх 3D modeling хийж. Одоо энэ жишээлбэл би нөгөө та хоёрын зохион бүтээсэн darts шиддэг тэр тоглоомыг тоглож байгаа байхгүй юу? Тэгээд тэр darts-ийн нөгөө юу гэдэг үлээ тэр самбарыг болохоор тогтоож байгаад ингээхээр тэр чинь 3D байгаад байгаа шүү дээ. Тийм. Тэр зураг тэн дээр бол сансарт үлзийч тусалсан юм байна тийм үү? Тийм байна. Бас тэр их гоё дизайн харагдаад байгааг бол үлзийт тэн дээр ажилтдаг гэж бодож байна тийм үү? Тийм. Ингээд арт шон бас холдож байна. Нөгөө AR darts бол ингээд тийм. Артч болно. Холдож болно тийм байна. Вирустэй тоглоомыг татж авч үзсэн таа. Тэрийг татаж авч үзээгүй. Тэр илүү хөвчтэй тоглоом. AR бол augmented reality бол AR. Тэр нөгөө нэр нь AR 2020 AR бол augmented reality. Augmented reality бол зөвхөн ингээ гар утас дээр ингээ чагаад ингээ сууд юу хөдөлж хэрэгтэй бас хөдөлмөрч хэрэгтэй. Тэгвэл гэртээ тоглож байгаа шүү дээ. Тэг хөдөлгөөнтэй тоглоом. Би тэгэхээр хүүхдүүдтэй бас эцэг эхчүүдтэй энэ далимд хилчгмээр байна. Та хэд маань энэ сансар үлзэт хоёрын хийсэн тоглоомыг гар утсандаа татаж аваад заавал туршиж үзээрэй. Тэгэхээр App Store дээрээс би татаж авсан. Тэгээд бас дэлгэрэнгүй мэдээллийг Pixel Gaming тэгээ энэ вебсайтаар нь бас очлоорой гэж хэлмээр. За тэгээ та хоёрын цаашдаа хий гэж бодож байгаа ямар зүйл байна вэ? Одоо яг ямар дээр ажиллаж байна вэ? Одоо тэр Монгол одоо хүмүүсүүд ингээ Монгол бол ёстой гоё landscape-ийг юу гэж хэлэх вэ? Landscape. To landscape тийм баг. Тэр tourist attraction байвал сайн шүү дээ тий. Тийм жуулчдыг их татаж байвал сайн гэж юм тийм ээ. Тэгээд хүмүүс одоо илүү ихсэж тэр маркет нь орохын тулд трендс юм. Одоо нэг Монгол tourist system тэгвэл ингээ Монголын бүх транспорт мөр тийм юм байгаа. Хэр хурцтай явж байна. Тэгээд нэг map байгаа. Тэр map-ын дээр ингээд хамгийн Монголын хамгийн гоёшлог газруудыг тогтоогоод дараа ийшээ явбал энэ юм байгаа. Ийшээ явбал энэ юм байгаа. Дараа хийж өгдөг. Ингээд жинхэнэ түүх юм. Зарим за ингээд бүх юм руу харахаар ингээд зөндөө нэг ийм түүх, нэг ийм түүх, жинхэнэ түүх нь ингээд яг үнэ. Тэгэхээр саяхан сансрын хийсэн юмыг одоо үзэгч хүүхдүүдтэй бас эцэг эхчүүдтэй дахиад нэг тайлбарлаад хэлэхэд тийм ээ. Гадаадын жуулчдыг Монгол улс маань жилээс жил их татдаг болж байгаа. Их олон хүн гадаадаас ирж Монголыг үзэж сонирхдог. Тэгэхээр тэр нэг газрын зураг дээр тийм ээ Монголын тэр газар нутгуудын түүхийг хүн арлынхан тэр соёл уламжлалыг мэдхийн тулд бид нар бол яг одоогийн байдлаар бүрэн мэдээлэл авч чадахгүй байгаа. Тэгэхээр манай сансрын хийх гээд байгаа ямиг би ингэж ойлгож чинь зөв үү буруу юу? Газрын зураг дээр за би яг энд очимоор байна гэд ингээд үзэхлээр тэр нутгийнх нь бүх мэдээлэл гарч идэг тийм ээ. Би одоо нисэг онгоцоор явах юм уу, морь унж явах юм уу, тэмээ унах юм уу гэж тий. Тэр сонголтууд нь бүгдээрээ байж идэг тийм бүрэн хэмжээний application уу website уу?
application одоо ингээд application зохиоход ийм зохиох мөрөөдөлтэй юм байна гэж бодлоо. Тэгээд Сансар Үлдэт хоёр тэгвэл манай аймгийг их сайн оруулж өгөөрэй. Манай аймаг болгохтой. Тэгээ Өмнө Говь аймаг болвол нийслэл Улаанбаатар хотоос яг урагшаа өмнө зүг рүү 600 км орчим яваад байгаа. Тэгээд одоо ирээдүйд манай энэ аймагт олон улсын нисэх онгоцны буудалтай болно гэж хүмүүс бас ярьж байгаа. Тэгэхээр бидний тухайн мэдээллийг аппликейшн зохиол их сайхан оруулж өгөөрэй гэж гуйж байна. C гэдэг юм байгаа. Одоо заавал харах ёстой юм байгаа. Тэгээд очоор энэ хамгийн гоё юм дараа тийм юм байгаа. Тэгвэл Монголыг сайн хараад би ийш буцаад нэг өдөр дахиад ирж эрэхтэй ёстой гоё улс юм байна гэж харна. Тийм recommend. Тэр дотроо бас манай Цахим говь гэдэг энэ жижигхэн газрыг бас оруулаад өгөөсэй. Ягаад гэвэл Монгол хүмүүсийг юу гэж боддог гэхээр гадаадын хүмүүс энэ монголчууд морь ундаг, тэмээ ундаг, сургуультай хүүхдүүд тэмээгээ унаад явдаг. Морой унаад аав ээж нь ажилдаа явдаг гэж боддог. Гэтэл манай энэ төв дээр бол хүүхдүүд яг Сансар Үлдэт хоёртой адилхан робот угсардаг. Тэгээд бас цаашдаа бол кодинг бичиж сурах маш их ирмэлзэлтэй байгаа. Тэгээ бид нэр Сансартай Үлдэттэй адилхан хүүхдүүд олноороо одоо говийн Өмнө Говь аймагаас төрнөө гэж их найдаж байгаа шүү. Тийм ээ. За, Балчин юмад асуух зүйл байна уу багшд? За, та бүхэнд орой мэндийг хүргье. Тэгээд над бол асуух зүйл маш их байна. Ерөө сонирхол татаад ерөөсө ярмаар санагдаа суугаад байлаа. Тэгээд та уучтаарай. Сансар Үлдэт хоёр маань одоо хэд анги үлээ? Одоо би 7 дугаар анги дөнгөж хүрсэн. Би 6 дугаар анги одоо 6 дугаар анги 12 настай тийм ээ. Тэгвэл би одоо 11 настай. Энэ манай дүү бол 10 настай. 10 настай. Би одоо 12 болох гэж байна. Тэгэхээр яг 10 настай 11 настай гэж байгаа юм чи. Одоо манай энд болохоор яг 10 настай хүүхдүүд маань яаж байгаа гэхээр 5 дугаар анги, за 11 настай хүүхдүүд 6 дугаар ангид орж байгаа. Тэгэхээр та хоёрыгоо хараад ерөөсө 5 6 дугаар ангийн хүүхдүүдтэй ингээ харьцуулбал маш өндөр түвшинд байгаа бол маш их баярлж байна. Та үе тэнгийн найзууд маань та хэдээсээ маш их юм суралцааж аваасаа, их юм мэдэж аваасаа гэж маш их олзорч хүсэж байна. Та хоёртой тэгээд амжилт төсөө хамгийн анхны одоо код бичиж сурах эхлэл нь юунаас эхэлтэй байсан бэ? Юунд их сонирхож эхэлж байсан бэ? Манай аав ээжингийн битэр гээд ном ингэж хэлсэн. Битэр урд нь ингээ тоглоод байсан. Ингээ тий дараа аав ээж гээд тэгээд одоо ингээ код бичиж тоглоом илүү ингээ фан түн ингээ одоо өөр ингээ илүү фан түн яг Тэндээ хөгжилтэй тий. Энэ хөгжилтэй тий. Илүү юм нэмж орно өөрийн гэдэг хүссэн юм би жоо хүссэн юм хийж болно. Хүссэн юм хийж болно. Ийм юмыг тоглох уу өөрөө юм хийж тоглох нь шүү дээ тий. Хэдэн наснаас эхэлсэн бэ та хоёр? 6 наснаас би scratch хийж эхэлсэн юм. Би мэдхгүй аль насаасаа. Бодоодээ блендер скулыг бол хайр ихсэн. Тэг бид тэр ингээ 4 настай байхад ингээ Bloxor ингээ robot school гэдэг нэг аппликейшн хийдэгсэн. Өнөөдөр Балчин юм багш нь яг одоо сая Сансар Scratch гэж ярьлаа. Балчин юм багш өнөөдөр 10 настай 10-аас 14 настай хүүхдүүдэд анх удаа одоо яг тэр блок өрөөд тэгээд бас робото бүтээчээд дараа нь болохоор Scratch дээр ажиллах энэ сургалтыг өнөөдөр анх удаа явуулж эхэлсэн. Тэгээд яг тэр талаасаа багш бас асуух баг. Энэ Scratch-аар ингээд эхлээд робот угсарч сураад, дараа нь Scratch хийж сураад, Scratch дээр ажил сураад, тэрний дараа ямар процессор, ямар зүйл сурч агаад аппликейшн зохиосон бэ?
Жохоо like scratch гатлын юм ийсэн. Жохоо advanced scratch. Түл Гүнзгий Мгм. юм байх нь тийм ээ. Дараа нь жохоо like гүнзгий яваа дараа нь. түл ингээ өөр Гүнзгий болсон. бид нар бүр ингээ scratch дээр ингээ complicated тоглоом хийдгээс ингээ нөгөө gravity, velocity тийм юм байгаа нөгөө variable хэрэглээд тийм юм хийж эхлээд дараа нь тэгсэн. Аха. Одоо бол ямар програм дээр аль төвшөнд одоо ажиллаж байгаа вэ? Одоо би хоёр юм дээр ажиллаж байгаа. Би нэг одоохондоо Arduino дээр ажиллаж байгаа. Бис одоо дээр ажиллаж байгаа нөгөө app гэдэг юм. Тэгэхээр тэр төвшөнд хүрэхийн тулд хэдэн жилийг зарцуулж иж нэлээд сайхан ажиллаж сурч одоо аппликейшн хөгжүүлэх хэмжээнд App хийж сурсан. Well би надад 3 байсан. Би 3 гэж бодсон. Тэгээ Swift-ийг 3 жилийн өмнө хийж эхэлсэн. Тэг 3 жилийн өмнө хийж эхэлсэн үү? Тэгээд шинэ гээд хүүхд байхад гээд шинэ юм сурах гээд тэнэс гээд одоохондоо бүх brain дотор зөндөө юм байхгүй шинэ юм сурах амархан. Тэгээд хурдан сурж байгаа. Тэндээ шинэ юм сурахад жоохон хэцүү юм. Аав яг тийшээ. Би одоо даралтай байхгүй. Аха. Аав ээж хоёр ер нь та хоёрыг за одоо ер нь та хоёр ядраад байна. Одоо дэлгэцэн унтраач гэдэг юм уу? Тэгэж хориглож байсан уу? Тий. Одоо болохгүй гэж. Тэр Ниси Монголоор гэж хэлсэн. Энэ жил. Тэгээд миний нот ингээд би хідэн сарын өмнө нүдлэшил өмсөж эхлээд За. нэг удаа хідэн сар болж одоо харин ингээ ингээд миний нүдлээс бори гэж хөө санаа зовоод жохо интервенс хийсэн ингээд янда Библ нэдишин өмсөхгүй юм тоо. Дүүрийг нэчигэсэн нүдлэшил өмсгөл маргвэн түүн ингээ Нүдний зүүн гэж ярина. Нүдний зүүн гэж ярина монголоор. Бид нар энэ хувцсыг бол өмснө. Нүдний шилийг зүүдэг байхгүй. Тэгээд нүдний шил зүүгээд хэдэн сар болж байгаа юм бэ, тийм ээ? 6 бараг жил. Бараг жил болсон. За та хоёр нүдний шил зүүхээс өмнө нүдний шил зүүсний дараа ер нь өдөрт хэдэн цаг компьютер дээр ажиллаж байна? Нүдний шилгүй байхад битэр хит гихөө 3 байсан уу? 5 нэг их суудаг. 3 гээ суулнаас заримдаа 3 цаг суудаг. 3 цаг суудаг. Аха. Заримдаа битэр тэг 3 цагт ингээ юм develop хийдэг. Одоо ингээ нүдний шилтэй одоо ингээ тийм удаа суудаг. Зөвхөн ингээ 30 минут дараа 10 минут нүдэ хамраа дараа ингээ юу хийн номж асуун ингээ нөгөө юмдгоо. Пиано тоглоом. Яна өглөөр ууралдаг байх юм тийм ээ? Тийм байна. Аха. Ажны мөнгөөр асуух зүйл байна уу? Байна. Би тэр хооронд сайхан шеэрлэт хий. Ягаад гэвэл их олон хүн өсүүлээгээд байгаамаа. Тэгээд та хэдмаа сайхан ярьж байгаараа би илүү их түгээгээд хий. Бас бидний үзэж байгаа хүмүүс байвал сайхан шеэрлээд цааш нь түгээгээд өгөөрэй гэж хүсэж байна. Савгцараа хата орой мэд өгье. Тэгээд Орой мэд төргээ. Хоёр хүүхдээ та хамгийн анх эхэлж ер нь англид байгаа одоо сургуулийн хүүхдүүдийн хэмжээд ер нь STEM хөтөлбөрийг яаж англид хэрэгжүүлж байна? Та тэр талаар ер нь юу бодож байна? За байж гараа. Би энэ дээр нэг алдаа гарсан. За одоо яриарай. За. Англи улс тусгай зэрэг яг тийм нэгдсэн тийм юм сургалтын програм болоод алах яг юм код програмын чиглэлийн гэхдээ хувийн тийм юу дугуулсан болсон нэг илүү нэмж сурах аргаар л байж байгаа юм. Тэгээд
ерөнхийдөө хувийн сургуулиуд байлгацсан өөрсдөө гэсэн програм гэсэн байна. Өнгөрсөн жил би King's College School нэлээд нэр хүндтэй сургууль байна. Тэрний уулзалтан дээр очиод юм захирлынх нь нэг хэлсэн юм. Хамгийн түрүүнд зөвчөлтэй том хурд хэлтэй хамгийн түрүүнд нээж хэлсэн юм. Тэгэхээр биднээс урдны бодлогын багцаанд байсан тэр үеийн өнгөрсөн зөвчөлтэй нэг шинэ өөрчлөлт чинь тэр технологи тэр зөвчөлтэй биднээс одоо бол сүнсэг энийг юу одоо энэ өөрчлөлтөд нийцээс өөр аргагүй бодлоо гэж яриад байсан. Тэгээд ер нь бол Америкт бол тэрийг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ Азийн орнуудыг бол Европ бол хайцсангүй их удаан хэрэгжүүлж байгаа юм шиг байна. За тэгэхээр бид манай хоёр дүү маань одоо илүү ахан сансар маань болохоор одоо илүү кодинг тал дээр ингэж ажилладаг тийм үү? Харин үлжит маань одоо яаж ирэхэд Photoshop дээр ирэхэд бол маш ажилладаг гэж ер нь бол сонсон тийм үү? 3D загварчил дээр их мэдлээ. Photoshop дээр тийм. Хамгийн анхны ер нь бичиж эхлүүлсэн тоглоом нь ямар тоглоом байна? За. Анхны бичсэн тоглоом нь app 2020 AO сансраач нөгөө док шот тэрийг скриншот бид энэ хоёрын нөгөө анхны хийсэн тоглоом нь Apple iTunes 100 best simulator out of book simulator-ны 140 тийм нэг лист багсан байлаа. 40 дээрээс 140 best simulator game гэдэг. Apple Store-оор тоглоомод одоо тэр юм 3D team simulation game дотор 140 бичигдсэн байлаа. Маш сайн тоглоом бүтээсэн байж тийм ээ. Совдагч маань энд одоо энэ хүмүүсээс асуух асуулт үргэлжлүүлээд манай ярилцлага маань одоо иргэд үргэлжлээ явж байна. Та асуух асуулт байна уу? Тий, байлгүй яах вэ? Гэтэл энэ хүмүүс одоо ингэж бөөнөрөө олцсон дээр асуумаар байна. Манай хүмүүс бас комент ирүүлсэн байна. Тэр хүмүүс бас асуумаар юм байвал асуугаад байгаарай гэж бодож байна. За тэгээд би Тавчрахаас бас асуумаар байна. Түрүүн бид бас ярьж ирсэн. Та бол бас Amazon компанид ажилладаг гэсэн. Тэгэхээр энэ Amazon компани гэдэг юм уу дэлхийн брэнд болсон энэ том корпорациуд, энэ том компаниуд чинь ерөөсөө энэ дижиталаас бол үйл ажиллагаа нь бол ерөөсөө мэдээллийн технологитой өдрөөс өдөрт улам ингээд нэвтэршаад улам л одоо юмнууд нь автомат болоод бүх үйлчилгээ системүүд нь ингээд ер нь их технологи, өндөр технологи ашигладаг болчихсон байна. Тэгэхээр та яг энэ том компанид ажиллаж байгаа хүний хувьд энэ дижитал хөгжил, дижитал технологи энэ салбар ер нь цаашдаа яах хандлагатай байна гэж та ер нь ажиглаж байна вэ? Тэр талаараа биднэрт бас үдсэн харсан дуулсан юм хуваалцаач. Би ч маргаантаа гэхдээ яг энэ Amazon компанид ажиллаад одоо 3 дахь жилдээ болж байна. Урдны хугацаанд бас ойролцоог логистик компанид ажилласан. Би одоо Amazon логистикийн чиглэлийн ажилладаг. Тэгээд Amazon ботон зэрэг ботон зүгээр маш их багаар хэлсэн шүү дээ. Тэгээд гол нь нөгөө технологич өөрийгөө ботон зэрэг нэмэх хүчтэйгээр маш олон хөгжиж чаддаг. Тэгээд хүмүүсийн ажил амьдралыг маш хурдтай амарчилдаг. Тэгээд дээрэс нь ботон зэрэг efficiency гэдэг нөгөө ашигт үр дүн маш хурдан бий болдог. Үр шимийг аягүй хурдан бий болдог. Тэр нэмэгт бүрддэхүүнээр маш хурдтай томч байна. Тэгээд Amazon-ы юу яг технологийн устдам зэрэг өөрсдийнх нь бий болсон одоо анхны source code нь устдам зэрэг JavaScript бичээд тэрнээрээс нэмж одоо тэрийг сайжруулсаар одоо AWS гэдэг Amazon Web Services гэдэг компани устдам зэрэг өөрөөр нь одоо
Amazon компани нийт ашигын ихэнх хувийг хэлдэг байгаа. Тэр нь болохоор зөвхөн cloud based гэдэг байгаа. Үүдэн юуны санамж одоо хадгалалтын технологи тэр платформ зэрэг хамаг ашиг одоохондоо хийдэг байгаа. Одоо энэ бизнесийн хэвчний Amazon-ы одоо энэ Alexa ч юм уу тийм доёохон хариуцж Amazon-ы одоо гэрийн бүхэл төрлийн тийм доошны бий болж байна. Одоо эсдэг юу танаас камерч юм уу эсвэл одоо тэр автоматар хариуцж машин одоо гэрийн бүхэл хэрэглээд Amazon-ы тийм доёохонтой болж байгаа. Тэгээд дээрэс нь Amazon-ы худалдааны сектор аяг худалдаа өгч чинь дэлгүүрүүд юу бий болж байна. Америкт хийсэн болсон. Бидний амьдарч байгаа юм англи фонд бас онгоо хийж байна. Энэ фонд яг үүтэй бас тийм баяр фонд болсон. Хүмүүс хаанаас юу худалдаж авдаг вэ? Одоо жишээ скотч худалдаж авсан хүн хайч худалдаж авдаг, хайч худалдаж авсан хүн сүү худалдаж авдаг, сүү худалдаж авсан хүн алхавыг авсан хүн эслэг авдаг юм уу? Тэгээд тэрийг авахтаа аль нь ихлээр юу худалдаж авч бараагийн шийдвэрүүд нь гардаг вэ гэдгийг тийм баяр фонд сурсан болохоор Amazon-ы онгоолж байгаа дэлгүүрүүд нь маш өндөр ашигтай. Бус дэлгүүрүүдтэй адилхан таамагаар бараа байршуулсан. Хамгийн өндөр үр шинжтэй, хамгийн өндөр юм хурдан зарагдаж байгаа юу гэх мэтлэн зарагддаг дэлгүүрүүд бас бий болж байгаа. Технологи бол ерөөсөө Amazon-ы бүхэл хийж байгаа зүйлүүд юм. Тэгээд Amazon ажиллахад бол ямар нэг одоо жишээлбэл менежтэй шаардлага жижиг дунд арга зэрэгсэн байхгүй бүгд компьютер өгөхтэй. Тэгээд тийм ямар нэг одоо хувь хүний хоорондын асуудал гэж шийдсэн байна. Тэгээд энд ажил болохоор хүүхдүүд бас энэ жилдөө аягүй явуулсан хата. Ирээдүйн бол угаасаа тэмдэг болж байгаа. Нэг топ жишээ бол манай Монголд одоо хэрэгжиж ирсэн миний зүгээр олж харснаар бол өнгөрсөн сан гэх юм уу энэ он гэх юм уу Монгол одоо яг автобусаар нээлт хийсэн ийм Монгол яг хэсэг юм. Одоохондоо хүмүүс юу үсээ радио телевизээр сайн планд болж байна. Энэ болохоор зэрэг ирээдүйдээ одоогоос 5-10 жилийн дараа манай Монгол улсын дотоодын нөгөө нэг нийтлэлд өөрчлөлт том өөрчлөлт ийм хийх юм байна. Яг үгээр статистикч юм хийж байгаагаар одоо чиний одоо хүмүүс одоо явж юм хөөцсөн мөрөд тэрийг амжилтлаад цагийн тэрийг одоо чинь Монголын дундаж ажиллах гэсэн хувьраад бидний цагийн бидээр бодох биш. Нийгэм план зэрэг яаж хийх вэ гэдэг нэг тэр хүн болгон одоо ч улаанбаатар ч юм уу хүчинд ороод одоо ингээд нэг хүчээр байж байсан тэр одоо миний төлөвлөж байгаа юу цаг зөрчилж байгаа чинь бас өөр хүний цагийг өрхөд зөрчилж байгаа. Тэгэхээр нэг хүн болгон нөгөө хүнийхээ цагийг өрхөд 10% зарцуулж байгаа юм бол тэр чинь нэг хүчтэнд маш том зардал байх нь байна. Тэгэхээр тэрийг ингээд бүгд зөрчилдөөс ингээд байхгүй бол тэр хэмсэн цаг болгон ашигтай юу акцент юу яваа нэг Монгол хотод жишээлбэл юу баялаг бүтэц боломжтой байна. Энэ Amazon-ы яг нэг өөрсдийнх нь үйл ажиллагааны юу яг ийм Монгол яг нөөцөд байна. Нөгөө томтонд улсын байгаа нь Amazon томт ашиг байна. Энэ яг хүмүүсийн ажлыг хөгжүүлэх юм хэрэгтэй байна. Би бас түрүүн ярьжсэн да. Одоо жишээлбэл манай Өмнө Говь аймгаар жишээ авахад бид нар одоо ойрын ирээдүйд ерөөсөө салбарын нарийн мэрэгчлийн инженер хүмүүс их хэрэгтэйтэй болох нэ. Тэгээд тийм учраас өнөөдөр бид нэр энэ Захим Говь гээд төслийг санаачлаад хүүхдүүдийг инженер болгох тэр хүсэл мөрөөдлийг нь хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг батраах бас нэг орч нэмэх ийм ажил энэ хүсэл зорилгын хүрээнд бид нэр энэ төслийг санаачлаад энэ сургалтуудыг явуулж байгаамаа. Тэгээд одоо юу гэдгийг жишээ нь манай Говь нутгаар төсөөлөд бодоход энэ гол ажил төрийн гол салбар нь бол уул уурхай байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс одоо юу гэдгийг ингээл инженер болно гэхлээр хамгийн түрүүлээд уул уурхай инженер гэж
аманд нь орж ирж идэг, толгойд нь орж ирж идэг. Тэгтэл одоо уул уурхайн инженерээр одоо ингээ хүүхдээ сургаад байхад 10 жил 20 жилийн дараа одоо уул уурхай салбар маань тэр олборлолт хийдэг тэр ажил маань бүрэн автомат болчих юм бол одоо энэ сайхан мэрэгчлэр олон жил сурсан хүүхдүүд чинь ажлын байргүй болчих юм биш үү гэсэн ийм яриа өмнө нь хоёулаа хийжсэн шүү дээ. Та тэр талаараа ер нь яриач одоо бид нар инженер хүүхдүүд бэлтгэхэд байгаа. Гэхдээ ямар салбарын инженер бэлдвэл манай аймагт манай улс оронд хэрэгтэй гэж та бодож байна? Энд за миний хувийн бодолтой. Тэгээ ер нь одоо ингээ анзаараад сүүлийн одоо жишээлбэл 20 жилийн өөрчлөлт ингээд анзаараад ингээд харахад бол энэ англи улсад юу харснаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бол юуны боловсролын одоо нөгөө инфляц гэж ярьдаг шүү дээ. Одоо нөгөөд англи улсад бий болж байна. Бас Америкт амьдардаг хүмүүстэй харахад бас ялгаагүй яг л адилхан юм байна. Тэр нь юу гэдэг айгүй өндөр одоо хуучны бизнесийн ойлголтоор айгүй том их сургууль төгссөн хүмүүс хуучны нөгөө ойлголтоор айгүй нийгмийн айгүй шаардлагатай байсан мэргэжлэр төгссөн улсууд маань өөр газар хийж байгаа. Одоо жишээлбэл тэр ажлын байранд байхад болсон. Яг тэр нөгөө сурч явах үед нь магадгүй айгүй хэрэгтэй мэргэжлсэн гэж магадгүй. Тэгэхээр тэмдэг хөгжснөөр тэр ажлуудыг ажлын байруудыг байхгүй болоод байгаа. Тэгээд англи бол маш сайн хөгжимчд, маш сайн эдийн засгчид нэгэн салбарын айгүй олон ажилчнууд айгүй багтай. Ажлууд айгүй өөр ажил хийдэг одоо жишээлбэл айгүй үнэсний салбарт ажиллаж байна. Монгол тусгай зүйлээс зах зээлийн нөхцөл уул уурхайд тохиолдсон болохоор одоо жишээлбэл манай уурхайч байсан яг гэх юм бол би уурхайч болно гэдэг нь манай геологийн инженер би геологийн инженер болж байна. Энэ хөө юу одоо илүү байдаг бол тийм. Тэгээд одоо энэ сүүлийн 20 жил хурдтай өөрчлөгдөж байгаа энэ нэг том юу гэдэг мэдээллийн big data гэх мэдээллийг энэ үед том зэрэг одоо бид чинь хэлхийцгүй үед орж ирж байна. Энэ автом зэрэг одоо танаа аймагт үйлчлэгээ явуулдаг нэг олон толгой компани нэг аюулгүй онцгой Яг энэ төв дээр бол биш үү? Тэгээ танаа Тэгээ одоо өөрөөр хэлбэл манай энд сурдаг хүүхдүүдийн жишээ нь талынхны эцэг их л одоо тэр төслүүд дээр ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл жишээ аваад ярихад одоо жишээлбэл том манай Монгол улс том Риотинтэй компани гэдэг ITC-ийн мастрал гэдэг бол ITC-ийн хөнгүү уурхай одоо хүн механизмээр хүн ажиллахгүй роботсын техниктэй тийм одоо нөгөө зөөлдмөртэй том механизмууд бүгд ийм баахаар яадаг тийм уурхай ажилладаг гэсэн бас өөрсдөө бас хийсэн. Тэгээд бас ирээдүйдээ бол яг энэ чиглэл рүү одоо жишээлбэл уурхай бол аягүй өндөр өсөлттэй санагдаж байна. Тэгэхээр хүний одоо жишээлбэл нөгөө аюулгүй байдлыг хангахын тулд аюул хэмжээний хөрөнгө зарцуулалт. Дээрээс нь фондор бас тодорхой хэмжээнд одоо жишээлбэл хүн ажиллаж байгаа зарим засаг хийсэн бол бас өндөр өсөлттэй болохоор энэ юу сектор бол тэр зүйл аягүй хурдтай байж байгаа. Дээрээс нь геологийн салбарт гэдэг маш олон төрлийн юу газар доорх байдлын мэдээлэл төхөөрөмжүүд бий болсон. Заавалчгүй грин юу гэж ярьдаг чинь өрөм гэж ярьдаг. Өрөм анхны юугаар тавих шаардлагагүй олон янзын хэмжээ орчууд бий болж байна. Тэгээд тэр бол эцсийн шигт юм одоо батлаж тэрнээс урдуур бол тэмдэглэлийн системтайгаа тэгж газар доорх байдлыг нэгэн систем тэмдэглэлээс бий болж байгаа. Учиргүй одоо жишээлбэл уулуурхайн инженер жончин програм чигмат синтезтэй биш. Тэгээсээ илүү уулуурхайн чиглэлээр явах байгаа хүнсэн програм сурсан илүү ирээдүйн нөгөө инженер гэдэг юм. Тэгээс бол ирээдүйн одоо жишээлбэл мэргэжлүүд бол бүр ороос нь байхгүй болохгүй.
байсан хэвээрээ тэгэхээр бизнес хийдэг ажлын 50% ч юм уу бичсэн технологи хайцдаг юм байна. Ааха тэгэхээр нөгөө таны яриан дээрээс бас нэг зүйлийг дүгнэж хэлэхэд одоо хүн болгон инженер болох албагүй ч гэсэн хүссэн үсээгүй бид нар роботуудтай зэрэгцээд амьдраад эхэлчихсэн байгаа энэ үед хүн болгон мэдээлэлтэй ажилладаг, хүн болгон технологиг амьдрал ахуйдаа өдөр тутамдаа төвөггүй саадгүй хэрэглэж сурна гэдэг бол үнэхээр том одоо ийм шаардлага болоод байна гэж бид нэр харж байгаа. Одоо ухаандаа юу гэдгийг ATM хамгийн одоо наад захын жишээ гэхэд ATM-с картаа шургуулад мөнгө авна гэдэг чи одоо 20-30 жилийн өмнө ийм юм байгаагүй шүү дээ. Тэгэхээр одоо настай хүмүүс юу гэдгийг зарим нь бол үнэхээр хурдан ингээд машинаас мөнгө авчдаг. Зарим хүн бол бас жоохон аанахаа шиг тэгээд энэ одоо буруу дараад цаашдаа залгиулчих үдээч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бол бодит амьдрал дээр байдаг энгийн жишээ. Цаашдаа энэ улам бүр энэ технологи хөгжөөж явахын хэрээр хувь хүн бүрээс л технологийн мэдээллийн өндөр чадварыг шаардах юм байна да гэж би бол ажиглаад байгаа. Тийм болохоор манай төв дээр манай энэ цахим говь дээр бас энэ суралцж байгаа хүүхдүүд учиргүй инженер болоод зохион бүтээгээд тэгдэггүй юмаа гэхэд адгийн наад зах нь одоо энэ роботуудтай харилцаж тийм ээ тэр эрэг шуургийг зөв гарын эвдүүдээ хийчих. Дээрээс нь тэр наад захын одоо учиргүй аппликейшн вебсайт зохиож чадахгүй юмаа гэхэд одоо тэр чиглэлийнхаа юмыг бас хөөрхөн эзэмшижээсэй гэж бид нэр чин сэтгэлдээ зөвхөсөд байгаа маа. Тэгээд ээж бас чимээгүй суугаад ах шиг байна. Сумаар байна. Манай үлдээд бол одоо дизайны чиглэлд сонирхолтой гэж ярьж исэн. Ээж болохтаар өөрөө хувцас загвар зохион бүтээх энэ ажил хийдгийм байна гэж би ойлгосон. Өөрийнхөө ажлыг танилцуулаач. Таны энэ ажил мэргэжил төр технологи бас хэрэгтэй болж байгаа вэ? Тэр талаар юм. Тэгээ ер нь одоо миний мэргэжил бол яг нэг загвар зохион бүтээх. Тэгээд маш их гараа юм гэдэг тодорхой хэмжээгээр аюул нэг creative mind-аад аюул хөгжиж маягаар тийм. Тэгэхээр одоо яг бас одоо бас тодорхой хэмжээгээр технологийн талын зүйлүүд аюул гарч ирж байгаа. Илүү амарчлаа хэлбэрчлээ гэх юм уу те. Одоо бид нар чинь ингээд бүх юм ингээд эсвэл өөрсдөө гаргадаг байсан болоод одоо зүгээр компьютер ажиллашаад команд өгөх хэрэг эсвэл гараад ирэх юм уу. Тийм их юм болоод эсвэл маш их болж байна. Тэгээд хүүгээ за чи энийг ингэж хийх гэж чи энийг ингэж sorry шүү чи надад зааж өгөх шүү гэж бас яг тийм их яг үнэхээр нарга батаад тийм их ярьцдаг. Аха. Яах арга байхгүй одоо шинэ нэрэн үеийн энэ шинэ нэрний өнгийг тодорхойлж байгаа манай энэ залуу хүмүүс тэгээд энэ хүүхдүүд бол үнэхээр цаанаасаа бүр заяагдмал юм шиг технологиг сонирхож технологиг бүр хэрэглэж чадаад байна. Амархан сурч байгааг Балжины багш бас хэлэх байх. Ер нь хүүхдүүд бол хийвдүүтэй одоо тэр scratch-ыг өнөөдөр сурч байгаа анх удаа сурч байгаа хөвгүүд гэхтэл ерөнхийдөө орхноо тэгээд учрыг олоод байх шиг байна те. Тэгээд тийм. За манай дүүнэр бас үеийнхээ хүүхдүүдэд зориулж юу хэлмээр байна. Та нар маань бас асфалтын одоо Лондонд ардын орон дээр амьдарч байгаа. Тэгээд энэ Монгол нутгийн хүүхдүүдтэй бас говь нутгийн хүүхдүүдэд бас юу гэж хэлмээр байна. Та хоёр тэр өөрсдийнхээ хүсэл мөрөөдлийг бид нартэй бас хуваалцаач ээ. Үгээ хуваалцаач ээ. Тэгвэл та нэг код хийж эхэлмээр авна. Бити ингээ банк юмнаас харж хийж. Тэрэндээ өөрийнхөө тухтай юмыг хийгээд төвчээд үз. Ажиллахгүй авна. Тэгээд зөндөө хийгээд ажиллахгүй авна. Бодлоод дараа нь буцаад ирээд хийгээд үз. Тэр хамгийн best advice. Яг гэвэл юм яаж нэг гэхээр код ч утгаан зэрэг илүү нөгөө би хөнгөөс анзаарч байгаа.
нөгөө нэг юутай адилхан биштэй одоо нэг яг ойлгож шилжих яг үедээ болохонд дандаа ингээд нөгөө лимтэд холбогдсон одоо тухайн юм шиг ингээд цэцдэг хамгийн. Тэгэхээр тэрийг яг хэрэгтэй гэдэг тухайн нэг ойрхон оролдоод байдаг. Тэгчээд ондоо юм хийж байгаа. Дахиад буцаад ирэнгүүт нэг их процесс авчихдаг. Оо энэ хийсэн юм байна. Тэгэхээр энэ хоёрын станц юм дээр хам өрөх гэж ярьдаг. Хам өрчих юм бол өөр юм хийж байгаа буцаад ирэх. Хэдэн хоногийн дараа уцаа авчихдаг байхгүй. Тэгээд хэдэн хоногийн дараа нөгөө хийсэн болцсон гэж үздэг. Тэр хамгийн аягийн чухал юу. За үлдээд юу хиймээр байна? Найзуудаа. 10 настай юу хиймээр байна? Нэг нь агаа ихний аклан олон нэг юм жоох агаанаас жоох тэрнээсээ жоох олдоод тийм албанаасаа сурч ихтэй тэр үнийг албанаасаа сурч ихтэй яг зөв. Ихтэй зөвлөгөө байна. Маш олон хүүхэд кодын бичиж сурч байгаад бас үргшээгээд тэгээд замаасаа ухраад буцаад байдаг гэж би бас сонссон. Тэгэхээр тийхгүйгээр л өөрийгөө хашраахгүйгээр өөрийгөө зовоохгүйгээр хэрвээ тухайн үедээ ойлгохгүй бол түр зур орхиод өөр юм хийж агаад эргээд орж ирэхдээ тэр албаныхаа учрыг олчтоо гэж сайхан зөвлөгөө өгсөн. Баярлалаа. Тэгээд сансраа үлдээт та хоёроо том бодод ямар мэрэгжтэй хүмүүс вэ? Би мэрэгчлээ. Би ковидээр авсан. Би мэрэгчлээ чулуумаар. Библ сайжруулмаар. Илүү гоё юм бүтээн. Аха. Би яг та үгүй. Их гоё юм бүтээх гэж байгаа үү? Тэгээ хүмүүс бас үр шимийг нь хүртээж хүмүүст туслахын тулд л бид нэр ер нь бүгдээрээ салбартай ажилладаг шүү дээ тий. Тэгэхээр хүмүүсийн амьдралыг сайжруулж, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд хүмүүс туслахын тулд бид нэр өөрсдийнхөө хийж байгаа ажлыг хамгийн сайнаар л хийх хэрэгтэй тийм ээ. Тийм ээ. Юу болмоор байна? Заримдаа игээд хинч тэргүй юм хийхээр тэр ингээд заримдаа ингээд гэхдээ банк цааш юм план хийдэг. Гарах тийм ээ. Хэрэгтэй юм байв хий. Дараа нь ингээд өөр юм бодож чинь. За. За үлдээд том болоод ямар хүн болох вэ? Библ эхлээд библ код олно за. Дараа нь аавшиг аклан нэг компани хийн. Эхлээд кодыгаас сурч байгаа дараа нь аавтайгаа ажиллах компанид ажиллана гэж. Бас сайхан мөрөөдөл байна тий. Аавтайгаа ажиллах, аавынхаа хийж байгааг үргэлжлүүлэх ингээд сайхан сонсогдож байна. Тэгээд та хоёр одоо нэг нь 10 настай, нөгөөх нь 11 настай ийм залуухан юм чинь дахиад 5 жилийн дараа эсвэл 10 жилийн дараа бодол чинь өөрчлөгдөж магадгүй. Бүр илүү том мөрөөдөлтэй, бүр илүү гоё юм хий гэж бодож магадгүй. Тийм. Тэгээд одоо ингээд Лондонд амьдардаг гэдгийгсэн шүү дээ. Ер нь Монгол улстай амралтаараа ирдгүү хамгийн сүүлд хизээ ирсэн бэ? Энийг гэж утсан гэсэн чинь ковид эхлээд орно. Ковид гараад тэгээд ирч чадаагүй юм. Дараа нь ирч магадгүй юм. Ааха. Очиж магадгүй тийм байна. Заавал ирээрээ. Тэгээд нэг ирэхлээрээ заавал манай говь нутгаар ирээрээ. Нийт одоо Монгол улсад ирж байгаа нийт гадаадын жуулчдын 70% нь манай энэ говь нутагт заавал ирдэг. Тэгээд тэр хүмүүсээс нэг ирсэн хүмүүс хоёр дахь удаага бас заавал ирдэг. Тэгэхээр энэ манай энэ Монгол орны энэ говь нутаг гэдэг бол их онцгой нутаг юм шиг байгаа юм. Хүнийг их татдаг юм шиг байгаа юм. Тэгээд тийм болохоор энэ манай цахим говь энэ газар бас гэр бүлээрээ сайхан тавтай тухтай ирээрээ, олон хоногоор ирээрээ, бид нэр уурнаа. Тэгээд манай хүүхдүүдтэй бас танилцаарай. Манай хүүхдүүд та хоёртой чицэн хүүхдүүд олон байна. Тэгээд танаас хүрээ гэж их бодож байгаа шүү дээ.
Тэгээд та хоёр маань заавал одоо манай энэ нутагт ирж манай хүүхдүүдтэй уулзаж тэр хэдийн бас цаашдаа яаж хөгжиж болох талаар та нар бас үгээ хэлж үдсэн харсан юм хуваалцаарай гэж хүсэж байна дүүнэраа. Тэгээд сурлагын хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Хийж байгаа юмдаа битгий шантраарай, урагшаа хараад яваад байгаарай. Та нарын хүрэх амжилт бол Монгол улсын амжилт шүү. Тийм учраас та нар илүү дээшээ нисээд байгаарай. Далавчаа сайхан дивээд хол өндөр алсад сайхан нисээр бид нар энд ингээд дэмжээ. Та нар ингээд дэмжээд чин сэтгэлээсээ хамт байна хүүхдүүдээ. Баярлалаа. Тэний багш маань бас үгээ хэлээ. Тэгээд өнөөдрийн лайва дуусгая. За тэглэг ах уу. За өнөөдрийн ярилцлаганд оролцсон Савцраагийн ахыхаа гэр бүлд маш их баярлалаа. Маш их олж авлаа. Дээлэг бол маш сайн. Хоёрхан сурлах хөдөлмөр одоо хөтөлмөрөдлөгөө биелүүлээрээ амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн ярилцлаганд идэвхтэй оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бидээс маань үеийнгийн найзууд нь маш их үнэтэй зөвлөгөө олж авсан баг. Мөн адилхан энэ цааш олон хүүхд таяраас мань тарын ярилцлагаас санаа аваад цаашаа илүү олон хүүхдүүд код бичих сонирхолтой болох байхаа гэж итгэж байна. За. За тэгээд аав ээж хоёрт нь бас хоёр өрхөндүүдээ бүгдээрэнд амжилт хүсье. Өнөөдрийн лайвтай хамт байсан олон хүмүүстээ бүгдээрэнд амжилт хүсье. Та нар маань бас хүүхдүүдээ аль болохоор бага наснаас нь энэ техник, технологитой болон мэдээлэлтэй харьцах энэ чадварт сургаарай, энэ чадварыг суулгаарай. Тэгжиж ирээдүйд одоо аль ч салбарт ажиллахад амжилтын үндэс болох нь вэ шүү гэдгийг өнөөдөр бидний ярилцлагаас бас бага боловч ойлгож авсан байхаа гэж бодож байна. За тэгээд лайваа